Энэ удаагийн видеоор бид тэгш үндэст гурвалжны массын төвийн талаар авч үзье. За энд одоо жишээний Joe's Cheese Shop гэдэг ийм хаяр реклам байна гэж бодъё. За энэ маань болохоор ингээд тэгш үндэст гурвалжин хэлбэртэй. За ингээд цаашаа тодорхой зузаантай за ийм самбар байна гэж. За энэ самбарнд ингээд нэг уцаар дүүжлээд за энэ самбарыг тогтооход бол энэ самбар бол тэнцвэртэй байх нэг тэмцээг олдно гэж үзье. За энэ тэнцвэртэй байх энэ мэдээж газартай бол энэ доотлын хэсэг маань бол параллел байхаар бол байрлуулсан байна. За тэгвэл бид нэр энэ үзүүрээс энэ цэг хүртэлх нэгсний харалдаа энэ зайг ямар байх вэ? Тэгш үндэст гурвалжинд энэ массын төв нь хаана байрладаг вэ гэдэг талаар авч үзье. Тэгэхээр энийг координат систем дээр оруулъя. За координат систем дээр оруулаад үзэх юм бол за босоо тэнхлэг, y тэнхлэг, хэвтэ тэнхлэг, x тэнхлэг. За энэ талыг нь a тал, босоо талыг нь b тал гэж үзье. За энд жижиг дельта m гэсэн мастай хэсгийг сонгож авъя. X цент. За тэгвэл юу болох вэ гэж. За тэгэхээр энэ маань бол ингээ харах юм цаашаа бас тодорхой зузаантай байгаа. Ингээд нэг юм зузаантай байгаа гэж үзье. За энэ зузааныг нь хэдүүлээ d гэж үзье. За l гэсэн ч болно. За l. За л гэдэг юм билж. За энэ зузааны нэг л. За тэгэх юм бол энэ ялц маань бол өөрөө масс нь бол жигд төгсөн гэж үзэх юм бол нэгт бол ойлгомжтой болно. Нэгт гэдэг нь бол массыг хуваах нь эзлэхэн. Массыг хуваах нь эзлэхэн байна. За тэгвэл нөгөө талаас бол юу болох вэ гэхээр энэ dm гэсэн масстай хэсгийг dv гэсэн эзлэхэнд харьцуулсан харьцаанууд бол бас яг үгээр тэнцүү байна гэж үзнэ. Нийт энэ массыг нийт эзлэхэнд харьцуулсан харьцаа dm-ийг dv-д харьцуулсан харьцаанууд хоорондоо тэнцүү гэж гарч ирнэ. За эндээс b-ийн эзлэхэн v нь юу болчих вэ гэхээр v гэдэг бол энэ талбайг авна. За талбайг зузаанаар үржүүлсэндээ тэнцүү байна гэсэн. За талбайнууд юу болчих вэ гэхээр a бүржүүлэх нь b, хуваах нь 2. А b дөрвжүүлэх юм бол тийш үндэсттэй гараад ирнэ. Хуваах 2 туу очих юм бол тийш үндэст гурвалж. За энийг үржих нь l байна гэсэн үг. За тэгвэл dv гэдэг жижиг хэсгийн эзлэхэн. За энэ жижиг хэсгийн эзлэхэн юу болж байгаа гэхээр энэ y гэсэн өндөртөө dx гэсэн талтай ийм талбай гарч ирж байна тийш үндэст. За тэгээ энийг зузаанаар үржүүлсэндээ тэнцүү байна гэсэн үг. За dv гэдэг маань y-ийг үржих нь dx үржих нь l байна гэсэн үг. За тэгэхээр нэгтүүд нь бол тэнцүү байна гэдэг утгаар бол энэ нүдийг хооронд тэнцүүлчихье. За тэгэх юм бол ийм хуваах нь a b үржих нь 2 хуваах нь l тэнцүү d хуваах нь y dx үржих нь l байна гэсэн. Нэгсний энд dx гэсэн өргөнтэй хэсгийг авъя. Тэрүүнд харгалзах масс нь болохоор d байна гэж үзэж байна. За эндээс ингээд бодчих юм бол l гэсэн зузаанууд бол хураачж байна. За тэгвэл дельта m гэдэг маань юу болчих вэ гэхээр 2m хуваах нь ab үржүүлэх нь y dx гэж гарч ирнэ гэсэн үг. За өмнөх видеоор бид нар массын төв ямар байдаг вэ гэхээр m total. За үржих нь радиус вектор тэнцүү mi r I нийт бэр байна гэж үзсэн. За энийг бол интеграл хэлбэрээр бичнэ гэсэн. За тэгвэл интеграл хэлбэрээр бичих юм бол массын төв маань массын төвийн радиус вектор маань интеграл r dm хуваах нь m нийт масс байна гэсэн үг. За ингэж биччихсэн. За энийг хэдүүлээ хэдүүлээч. За энийг хэдүүлээ x тэнхлэгт болох юм бол x тэнцүү интеграл x dm хуваах нь нийт масс буюу нийт массыг нэр m гэж үзсэн. За тэгэхээр энд орлуулна гэсэн үг. За энэ x центр of mass. За энэ x цаг болгож байна гэсэн үг. Энэ x цаг. За тэгвэл энэ dm-ийг нь орлуулъя. Тэгэх юм бол интеграл x-ийг үржих нь
2m AB үржих нь y үржих нь dx хуваах нь m байна гэсэн үг. За тэгэхээр энэ тогтмол хэмжигдэх юм бол интегралаас гарч болно. За тэгээд интегралаас гараад бол m-ууд нь хоорондоо хураагдчихсан байна. За тэгэх юм бол бид нар юу бодох вэ гэхээр 2 хуваах нь AB интеграл x y dx-ийг бодно гэсэн үг. За тэгэхээр энэ y гэсэн өндөр маань бол бас цаанаа бол x-с хамаарна. За яаж хамаарах вэ гэхээр энэ дээр бол төсөөдөх гурвалжны харьцаа бичвэл нэгсний эндээс ингээ харах юм бол тэгш үзэгдэх гурвалжин дээр энэ тал нь b, энэ тал нь a. За тэгээд дахиад e шигээ x, за энд y гэсэн юм байна. За энд төсөөдөө харьцаа бичих юм бол y-ийг x тарьцуулсан харьцаа нь b-г a тарьцуулсан харьцаатай тэнцүү. За тэгэх юм бол эндээс y-ийг болох юм бол юу болчих вэ гэхээр y-ийг тэнцүү b-г хуваах нь a үржих нь x байна гэсэн. За энд ингээд орлуулчихна. За тэгэх юм бол 2-ыг хуваах нь ab интеграл x үржих нь b хуваах нь a үржих нь x үржих нь dx байна гэсэн. За эндээс b-нүүд нь яг нь хураагчна. За энд бол квадрат гараад ирч тээ. За x мас энэ төв маань 2-ыг хуваах нь квадрат интеграл x-ийн квадрат dx байна гэсэн. За энэ x маань бол 0-оос ахуулаад a хүртэл явна гэсэн үг. Энд 0-оос ахуулаад энд a хүртэл. За ингээд интеграл авах юм бол 2a куб. За интеграл авах юм бол нэг зэргийг нэмнэ. Нэмсэн зэрэгт нь хуваана. За ийм илэртэй болчихно гэсэн үг. За тэгээ хилээ орлуулна 0-оос a орлуул. За ингээд бодох юм бол энд a-гийн квадрат. 2-ыг хуваах нь a-гийн квадрат. Үржих нь a-гийн куб хуваах нь 3 байна гэсэн үг. За эндээс бол энийг хаврагчна. Тэгэх юм бол 3-ны 2 a-д яах вэ? Масын төв байна гэж болно гэсэн үг. Эндээс энэ нуртлах зайн 3-ны 2 a гэж болдож байна. За энэ бодлого мөн өөрөөр сэтгэж бас бодож болно. За математик дээр болохоор дундаж цэгийг олдог. За медиануудын огтлолыг бас олдог байгаа. За тэр нь бол массын төвийн аргаар боддог. За энэ гурвалжны оройнууд дээр m гэсэн мастай цэгүүдийг хэдүүлээ байрлуулж бодлогыг бодож үзье. За энэ гурвалж маань энэ талд нь бол b талтай. За энэ тал нь бол a талтай гэж үзсэн. За энд гурвалжны гурван үзүүрт нь m мастай цэгүүд байна гэж үзье. За тэгэх юм бол энэ m мастай бидний координат нь 0 гэсэн координатээр. За энэ m нь болохоор a тэг гэсэн координатээр y-ийн дагуу тэг, x-ийн дагуу a. За энэ m нь болохоор x-ийн дагуу a, y-ийн дагуу b байна гэсэн үг. Эсний ингээд харах юм бол b гэсэн байрлал, энэ нь болохоор a гэсэн байрлал. За ингээд бодвол энэ ямар томьёогоор бодох вэ гэхээр x центр mass x1-ийг үржих нь m1 нэмэх нь x2-ыг үржих нь m2 гэх мэтлэнгээр xn-ийг үржих нь mn хуваах нь m1 дээр нэмэх нь m2 гэдэг нийлбэр масст нь бодох энэ томьёогоор бодъё. За ингээд бодох юм бол x центр mass тэнцүү. За энд x-ийн координатыг бичнэ. За x-ийн координат гэдэг нь бол эхлээд энэ тэг. За энэ a байна гэсэн үг. За тэгвэл m-ийг үржих нь тэг, нэмэх нь m-ийг үржих нь a, нэмэх нь m-ийг үржих нь a. Энд дээр бичнэ. m-ийг үржих нь тэг, m-ийг үржих нь a, m-ийг үржих нь a. За ингээд хуваах нь нийт масс нь 3 m байна гэсэн үг. За ингээд бодох юм бол 3-ны 2 a гарч ирнэ гэсэн үг.
За M-үүд нь хороогдоод энд бол 2M А болно. M-үүд нь хороогдоод 3-ны 2 А болчих. За энэ нөгөө нэг бидний өмнөх бодсон та яах вэ гэхээр яг таарч. За эрг центр. За тэгэх юм бол эрг байрлал бичих юм байна. Эргийн байрлал гэдэг чинь энэ тэг, за энэ тэг, за энд юу болох вэ? Тэг гэнэ гэсэн үг. За тэгвэл M-ийг үржих нь тэг, нэмэх нь M-ийг үржих нь тэг, нэмэх нь M-ийг үржих нь B, хуваах нь нийт масс нь буюу 3M байна гэсэн. За ингээд бодох юм бол 3-ны 1 B гарчна гэсэн. Нэгсний энэ B талын 3-ны 1 нь байна гэсэн. За ингээд бодлого бодогчлоо. Юу болчихно вэ гэхээр энэ B-гийн 3-ны 1. За тэгээд энэ А-гийн 3-ны 2-т. Буюу яг энэ гурвалжны цэгийг яг энэ цэгт тулах юм бол энэ гурвалжны төв маань энд байна гэсэн үг. Центром масс. Энд байна гэсэн үг. За энийг ингээд харах юм бол нөгөө талаас бол бас медиануудын огтлцол дээр бас гарч ирнэ. Ингээд харах юм бол энэ гурвалжныг ингэж хуваана. Энэ талыг ингэж хуваана. За ингээд яана. Энэ талыг энэ талтайгаа тэнцүү гэх мэтчлэгээр хуваана гэсэн үг. За энэ цэг бол массын төвийн координат буюу янз бүрийн биетүүдийн хувьд болохоор M масстай биетүүдийг ингэж тавьж чадах массын төв нь олцдог байгаа. За энэ бол зөвхөн тэгш хавтгай юм битэр болж байгаа. Яг тэгэхээр бол энэ ялцсны дагуу масс нь чигд төгсөн гэдгээр. За ингээд энэ бодлогыг бол энд 2 аргаар бодлоо. Энд 3-ны 2. За энд модел 3-ны харагдчих. За энэ болохоор B талд бол 3-ны 1. За энэ талаас тооцох юм бол энэ талаас бол 3-ны 2 B гэж гарчиж байна гэсэн.